сайн байна уу? Мэргэжлээ сонгож амжсан уу? Амжсан. Ямар мэргэжлээ? Хил зүйчээр явна гэж бодож байгаа. Инженер эсвэл архитектур гэсэн мэргэжлэр ер нь явъя да гэсэн бодож байгаа шүү. Гэтэ яг шийдээгүй л байна та. Хараахан сонгогчтой бол гэтээ маш олон мэргэжил. Толгой дотор ингээд маш олон мэргэжил байна. Мэргэжлээ бол ерөнхийдөө бол чиглэлөө сонгосон. Тэг яг 2-3 мэргэжлэр болохоор эргэлзээтэй байгаа. Тэг. Би ерөнхийдөө нийгэм тоотлохоор явна гэж боддог. Мэргэжлээ яаж сонгосон бэ? Бусдаа хичээлүүдээ бодвол англи хэлтэй илүү сайн байсан би. Тэгэхээр англи хэлээр би явъя гэж бодож байгаа. Тэгээ бас компьютерийн мэргэжлэр бас явд юм уу гэж би бас бодолтой л байгаа. Гэтэ ахиндээ яг одоо англи хэлтэй явчих гэж бодож байгаа. Яг юу хиймээр байна гэдгийг эхлээл амар их бодсон. Тэгэл ер нь зураг дуртай. Тэгэл тэрүүгээрээ заа ер нь ингээд давмгаалаад явчих та гэж бодсон. Би одоо чамд нэг үйлчлэгээ санал болгох гээд байна л да. Манайх ингээд United Consulting гэх компани карьер хөгжлийн төв байгаа. Бид нар хөөх залуучуудад мэргэжлээ сонгоход нь тусалцаа үзүүлж байгаа. Яаж тусалж байгаа вэ гэхээр яг л түрүүний ярьсан нөгөө бирд гэдэг шиг чи бол мэдж байгаа бид нар одоо мэдээллийн технологийн 900-д ажиллаж амьдарч байна тий. Мэдээллийн технологи биднэрт маш олон төрлийн боломж олгож байгаа. Тэгэхээр тэр мэргэжлийн сонголтын юм тест байдаг гэж сонсч ирсэн үү чи? Тестийг сонсож байгаа юу? Сонсож. Одоо энийг бол монгол хэл дээр бид нар Монголда өгөх боломжтой болсон байгаа. Тэгээд манайх энд үйлчлэгээгээ танилцуулж байгаа. Чи найзтайгаа ирээд сонирхож үзээрэй. Тэгээд яг чиний бодож байгаа асуултын хариултууд чинь тэнд гарч ирдэг хамгийн гол нь. Тэгэхээр тэнд бас ингээд цагаа зарцуулж үзээрэй. Карьер хөгжлийн төвийн тестийн талаар юу гэж бодсон? Карьер хөгжлийн тест тэр нь болохоор нэлээд сонирхолтой юм. Өөрийнхөө юм сэтгэл ур чадвар тэднээс харж агаад ямар мэргэжил нь арай догчоо байна гэдгийг үзэж байгаа болохоор нэг талаараа бас сонирхолтой юм. Тэгээ би бас өгье гэж бодож байна. Энэ тест айгүй маш айгүй боломжтой айгүй зүгээр санагдсан. Яг ямар мэргэжилд өөрийгөө илүү тохирох юм бэ? Яг ямар талаараа сайн юм бэ гэдгийг илүү мэдэж авсан. Эдийн шаард үзсэн гэж үзсэн шүү дээ. За баярлалаа. За боловсролын үндэсний төвийн хэлцэн дарга Гамбарт гэж юм байна. За өнөөдрийн өдрөлийн үйл ажиллагааны онцлог нь юу вэ? Ямар үр дүн гарч ийн одоо газар дээрээс нь харахад? Тэгэхээр Ихтэй сургууль коллежид эсэгчдийн эсэлтийн ерөнхий шалгалтыг боловсролын үндэсний төв улс орон даяар зохион байгуулах ажлыг хариуцж хийдэг. За 2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах бэхэд ажлын хүрээнд иргэдэд болоод сурагчдад, шалгуулагчдад шалгалтын талаарх одоо мэдээллүүдийг илүү тод нээлттэй хүртээмжтэй бодитойгоор хүргэхийн тулд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. За нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр бол шалгуулагчдыг одоо яг шалгалтанд бүртгэх, за зөвлөгөө мэдээлэл өгөх, сорилго шалгалтанд хамруулах, за өргөдөл гомдол асуудал байгаа бол шийдвэрлэх, за мөн мэргэжлээ сонгох тал дээр нь бас зөвлөгөө мэдээлэл өгөх гэх мэт чиглэлүүдээр бол хүүхдүүдэд мэдээлэл үйл ажиллагаа явуулж байна. За мэргэжлээ сонгох одоо чиглэлтэнд зөвлөгөө өгөхөд одоо энэ карьер хөгжлийн төвтэй хамтарсан энэ мэргэжлээ сонгосноо гэсэн одоо хэсэгт одоо бид нэр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо энэ тал дээр гарч байгаа одоо залуучууд хүүхдүүдэд маань тулгарч байгаа асуудал нь бид нар энийг хамтдаа шийдэж болох одоо таны харж байгаа үнцэг юу вэ? Тэгэхээр бол хүн өөрийнхөө одоо мэргэжлийг сонгоно гэдэг бол хүн амьдралдаа хийх хамгийн одоо анхны бөгөөд маш том хариуцлагатай юм алхам сонголт байдаг. Энэ дээр хэдийн хэмжээний одоо маш хариуцлагатай сайн зөв сонголт юм тэр хэмжээгээр хүний амьдрал цаашлаа зөв явах хамгийн том эхлэн тавигддаг учраас энэ дээр маш сайн анхааралтай төвөөртэй ажиллах шаардлага хэрэгцээ байдаг. Тэгэхээр манай боловсролын үндэсний төвийн зүгээс бол одоо яг шалгуулагчдын мэргэжлийн сонголтоо хийх тал дээр нь туслах зорилгоор одоо яг нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр яг энэ чиглэлээр судалгаа явуулдаг одоо бас мэргэжсэн одоо юм чадварлаг одоо юм карьер хөгжлийн төв гэсэн хамт олонныг урилгаар оролцуулаад ажиллаж байна. Энэ одоо өдөрлөгийн үеэр энэ чиглэлээр хүүхдүүд өссөн мэдээлэл аваад одоо яг тэр ном журмынхын дагуу стандартын дагуу үндэснийхэн дагуу тест бүгдд өөрсдийнхөө мэргэжлийн чиг баримжаагаа сонгоход бас их ач холбогдлоо өгж байгаа байх гэж бодож байна. Энэ чиглэлээр бол цааш манай боловсролын үндэсний төв одоо хүүхдүүдийн шалгалтанд бүртгүүлэх үед нь болоод тусгайсан бас одоо тийм их мэргэжил сонголтын холбогдлолтой зөвлөгөө мэдээлэл судалгааны үнэлгээнүүдийг бас хийх хэрэгцээ шаардлага байгаа. Энийг бол улам илүү бас цаашид хийх одоо тийм төлөвлөгөөтэй ажиллаж байна бас. За маш баярлалаа. За баярлалаа.